Сайн байцгаана уу? Teacher Tel буюу жишээ подкастны маань 10 дахь дугаарт тавтаа морил. За энэ удаагийн дугаарт маань манай мөрөөдлийн зүгүүр боловсролын төвийн захирал Батан цэцэг оролцож байна. Баярлалаа подкастнда урьсанд. За энэ удаагийн подкастаа бид юу ярих вэ гэхээр эхлээд би нэг юм ярмаар байна л та. Тэгээд боловсролын төвд ажиллаж байгаа багш нар маань бас миний би ингэж хичээл зааж явах явцдаа ямар нэгэн асуудалтай ингээд тулгарч идэг. Өдөр болгон ямар нэгэн асуудал тий. Хичээл зааж ахс ч юм уу эсвэл тухайн хүүхдээ ч юм уу ингээд ямар нэгэн юм арга барил ч юм асуудал ингээд тулгардаг. Тэр үед яадаг вэ гэхээр ингээд нэг юм толгооны цаана нэг юм бодог бадмагч болт юм билүү гэгээд тийм бодол төрдөг. Тэгэл орох болгонд ямар ч байсан хүлээцтэй сонсдог, асуудлыг ихээр сонсдог. Тэрний дараа би ярилцдаг, техник ярилцах дундаасаа асуудлыг шийдэ гаргаад ирдэг. Тэнгүүтлээ тэр асуудлыг шийдэж гаргаж ирэхдээ ингээд цаанаа нэг юм шинжлэх ухааны эсвэл ингээд нь одоо миний бас ингээд сонирхож байгаагүй юм. Цаана одоо тэр хүүхдийн чинь дахин нэм болж байгаа ч юм уу миний ингээд өмнө хүлээж авч сонсдоггүй байсан тиймэрхүү зүйлүүдийг ингээд гаргаад ирдэг байхгүй. Тэгэхээр энэ удаагийн дугаартаа таны тэр яагаад тэр асуудлын шийдлийг тэг шинжлэх ухаанчаар тайлбарлалтын тархины тухай маш их мэдлэгтэй тэр яагаад ингээд тархины тухай та судалт юм бэ гэдгийг ч их өнөөдөр ярилцъя те. За баярлалаа. Миний бүр амар сонирхолтой сэдв байна. Та ер нь яагаад ер нь бол ингээд та ингээд асуудлыг ингээд дандаа шинжлэх ухаанчаар тэр хүүхдийн тархинд чинь тийм юм болж байгаа юм. Тэгж байгаа учраас ингээд хичээлд чинь ингэж нөлөөлж байгаа юм. Чи ингэж ажиллах хэрэгтэй ч юм уу нэг ийм шийдлүүд алдаг шүү дээ. Та яагаад ер нь ингээд хүүхдийн тархийг ер нь ингэж судалж эхэлсэн юм бэ? Яг энэ чинь нөгөө боловсролын төвөө байгуулаад бид нар чи 5 жил болж байна. За энэ хооронд бол зөндөө олон хүүхдүүд манайхыг дамжиж байна тий. Дээрээс нь маш олон багш нар ажиллаж байна. За тэгээд эцэг эхчүүд бүгд л нөгөө хүүхдийнхээ төлбөр төлцсөн. Тэгээд төлбөрөө авчирч өгчөөл нөгөө бүгднгөөс нь бид нар чи адилхан үр дүн гаргах хэрэгтэй шүү дээ. Бүгдэнд нь одоо чи чадахгүй чи чадчихна гэж юусоо ялгах ямар ч боломжгүй. За ингээд цааш нь нөгөө хүүхдийн чинь ингээд нүдийн дараагүй, чихийн дараагүй тий нөгөө багш нар хэлдэг үед шүү. Нүд чихийн дараагүй гэрнэл энэ одоо сурахгүй байна мэн гэл ингээл тий. Тэгээд одоо бидний хувьд бол бүх арга барилаар нь үзэж байгаа байхгүй тий. Одоо хүүхдийн сурах 4 5 хэм маяг байдаг бол бүгднгөөр нь манай багш нар бараг алиалагч юм шиг, жүжигч юм шиг, дуучин юм шиг чи мэдчихэж байгаа шүү дээ тий. Бүр ингээд өөрөө ирэхгүй тийм дотор орцсон ингээд үзүүлэл харуулаад ингээд заагаад авчаа яалтчгүй тэнд сууж байгаа ингээд хүүхдүүдээс 1 2 нь ингээд суурч үлдээд идэх байхгүй юу. Ерөөс ингээд яаж заагаад ч нэмэр ахгүй хүүхдүүд амар хурдан сураал урагшилчдаг. Гэтэл нэг хэсэг нь ингээд үлдээд идэг 1 2 нь. Гэтэл нөгөө 1 2 чи миний тархины өвчин болж байгаа байхгүй юу. Тэгээ одоо яах вэ ч одоо яагаад ингээд энэ хүүхд чи сурахгүй байна гээл тий. Ингээд ерөөхдөө одоо суур учир шалтгаан бүх юмнуудыг ингэж хайгаад сүүлийн 2 жил орчим одоо цаана нь бол хүүхдийн тархийг нэлээд сайн судалж байна. Дээрээс нь нэлээд өндөр төлбөртэй гадны юм онлайн хөтөлбөрт хамрагдаад тэгээ тарих гэж юу вэ? Хүүхдийн тарих яаж хүүхдийн бишээ ер нь бол хүний тарих яаж ажилтгийг тэн дотор ямар процесс явдгийг ямар үед нь тэр нь ингэж юу гэдэг мэдлэг бүтээгээд амар хурдан сайн суралцаад ямар үед нь тэр хүүхдэд хаалт үсээ таг харанхуулаад тэгээ ингээд үлдээд байна. Гэх мэтчлэн амар олон асуудлуудыг сүүлийн 2 жил судалж байна. Тэгээ одоо ч гэсэн судалсаар л байна. Тэгээ 1-р үеиштэй дуусах 2 руу 3 руу гэлгүй тэг хөтөлбөрүүд рүү орж байна. За ингээд явхад ерөнхийдөө бол гарц тайлагдаж байна. Би тэгээд нэг юм асуултынхаа хариултыг тэндээс олцсон юм шиг болдог байхгүй юу. Тэгэхээр ер нь цаана нь юу яваад байна гэхээр хүүхдийн тархины үйл ажиллагаануудыг ингээ хүүхдийн сурах юм маягтай хослуулж ингэж ер нь бол судлаад байна. Тэр талаараа бас нөгөө багш нарыгаа ороод ирэхээр тайвшруулах гал тий. Багш нар чи ингээ амт твцсэн явж байдаг шүү дээ. Чи одоо жишээлбэл ингээл над руу гүйж орж яах вэ одоо яана гэх ингээл тий. Өөр ингээл хорвоос өргөж байгаа юм шиг л завцсан явдаг шүү дээ. Гэтэл тэрний чинь цаана юу байна гэдгийг багш нарт ингээ маш гоё нарийн тайлбарлаад ийм процесс явж байгаа учраас чи энэ дээр стресс хэрэггүй маань чинь чамаас биш нөгөө хүүхдийн тархин дотор явж байгаа одоо үйл ажиллагаа тэр процессээс үүдээд чи одоо чиний өгж байгаа тэр сур зааж байгаа арга барил чинь тэр тухайн хүүхдэд хүрэхгүй хан мөргөд байна. Тэгээд буцаад байна. Ингээд тайлбарлахаар маш гоё тайвширдаг. Багш нар тайвширхын хэрээр жоох удаа хугацаанд алхуур ингэж нөгөө янзын аргуудыг туршиж үзэж нөгөө хүүхдэд ажиллах юм нэг тайвширлыг олж авдаг гэх юм уу да. Түүнээс биш тэгэл те чи чадахгүй чи мэдхгүй чи нэг оролцсонгүй. Энэ ч угаасаа бас биш болоод байгаа. Харин тийм ер нь тэгээд багшингийн асуудал тулгархад багшийг тэг хитрхийч хүндлэхээс илүү ингээд тань шиг ингээд ийм тийм учир шалтгааныг хэлчих юм бол үнэхээр би ч одоо ингээд анх багш болж ирчээл ингээд олон зүйлтэй тулгараад тэгэл ингээд хүнд загнуулахаас бас их амар айдаг. Ягаад тэгэхээр чи ингээд нэг дадлага хичээлээр ингээд баахан багш нар орж ирэл ингээд суучдаг хамаг чадлаараа хичээдэг. Тэнгүүт л ингээд
хичээл дуусны дараа чиний одоо чиний тэр чин болохгүй, энэ чин болохгүй хэлсэн хэрнээ яг юм оновчтой гаргалгаа ингээд бас хэлжсэн одоо амар цөөхөн бидیں۔ Таны тэр одоо шавшуултэргүйгээ сонсдог очиж шалганы гарч юм өгдөг бүр үнэхээр их нөлөөсөн шүү. Тэгээд нэг асуулт нь тэгвэл хүүхд ямар үед ингээд хичээлийг сайн ойлгоод яаж сайн суралцаад байгаа юм болоо. Тэнд учир шалтгаан нэр цаанаа учир шалтгаан юу юм болоо. Та юу бодож? Одоо сүүлийн үед миний бүр ингээ харж байгаа үнцэг ерөөсө шууд тарихтай холбоотой л ингээ бүх юмыг хүлээж авч ойлгодог, тэрүүгээр тайлбарлах гэж хичээдэг болчиход байгаа. Тэгэхээр юу байдیں гэхээр хүний тарих гэдэг чинь өөрөө нэг номерт амьд үлдэх зүйлийг аюулгүй байх зүйлийг л шийдвэр гаргадаг, тийг сонгодог. Тэ өөрөөр тэрний одоо юу гэдэг дараа нь одоо суралцах бүр ингээ 20 30 дахь чагсаалтанд байгаа зүйл. Тэгэхээр нэг номер тэр одоо хүүхдэд аюулгүй байх, амьд үлдэх сонголтууд л хийдэг. Бүр ингээ ухамсаргүйгээр цаанаасаа хийдэг. Бодож байгаа. За одоо би ингээ нөө тэгээ шууд автоматар ажиллаж яадаг тэр нь. Тэгэхээр яаж юм гэхээр нөгөө хүүхдээ чинь загнаж байгаа, шүүмжилж байгаа, айлгаж байгаа, сүрдүүлж байгаа. Тэг ингээ барьцаалж байгаа. Нэг иймэрхүү үйлдэл яваал ирэхээр нөгөө хүүхд чинь дандаа амиа хамгаалах үйлдэлүүдийг загнуулахгүй тулд эсвэл зодуулахгүй тулд эсвэл одоо гээд ингээд дандаа ийм өөрийгөө хамгаалах үйлдэлүүд тэр нь зүгээр тархины рефлекс. Тэ тэгэхээр чинь ингээд одоо юу гэдэг чи гэрийн даалгавраа хийсэнгүү тэгвэл чандар тэд оноо 50 яасан хийсэн. Тэгэхээр нэг юм зохиож хэлнэ шүү дээ худлаа юм ч юм уу. Ээж аав ингээд тэгээ би ингээд нөгөө юмнаас чи бултчих шүү дээ. Тэгэхээр тэр нь юу юм гэхээр өөрөө аюулгүй байх. Тэг ийм сонголтууд. Тэгэхээр хүний тарих нэг номерт аюулгүй байх. Тэгээ амьд үлдэхийн сонголтуудыг л ингээ хийгээд байгаа аахгүй да. Бүр ухамсаргүй бүр цаанаас ажилтдаг процесс юм. Тэгэхээр чи нөгөө хүүхдийн хувьд суралцсан гэдэг чинь 20 30 дахь чагсаалт байхад бид нар айлгаж сүрдүүлчээд тэгчээд бүр нөгөө тий 20 30-д байгаа нөгөө чагсаалтыг чи хүсээд ээж болохгүй байхгүй да. Тэгээ чи сурсангүй чи ингэсэнгүү гээл тий. Би чиний төлөө хэлжээ гэх нэг алтар төгнөд байж тий. Окей тэгэж хэлж байгаа тохиол нөгөө хүүхд айж штэ нөгөө том биетэй тий нас нь хүрсэн багшаас чи айж штэ. За айж ийн гэдэг чинь нөгөө чи аюулгүй байх сонголтуудаа хийгээд эхэлж штэ. Тэр чи гэл ингээл намаас уул сонсоол ингэжсэн хэрнээ тухайн хүүхдийн тархинд явж байгаа процесс нь юу гэхээр яаж энэ асуудлыг гэлс зодуулахгүй, загнуулахгүй, одоо шүүмжлүүлэхгүй, тий айхгүй, даун тулах гэдэг юм тархин дотор нь ажиллана. Тэхийн тул би номхос авах хэрэгтэй байна. Тэхийн тул би ингээ хөдлөхгүй байх. Тэхийн тул би багш руу гоё харах хэрэгтэй байна. Нэг иймэрхүү сонголтуудыг тархин автоматар хийн. Тэгвэл миний төлөө хэлээд нөгөөх нь миний 20 жилийн дараах амьдрал хэрэг болоод тий тэрүүгээр нь би хоолоо олж идээ, тэрүүгээр нь одоо би гэр бүл болчоод үр хүүхдэд нөө ийм угаасаа ажиллахгүй. Тэгэхээр чи яг үнэндээ нөгөө хүүхдээ чинь загнан, шийдэх нь, уурлна, бухимдна гэдэг чинь зүгээр та бол шал дими энерги барж байгаа зүйл байхгүй юу? Тэгээд та нарт хэлдэг шүү дээ тэгээд шал дими өөрсдийнхөө энергийг битээ ингээ элс рүү цацаад тэгээд. Тэгэхээр чинь бас бидний хувьд ингээд амар тэр хүүхд тустай юм шиг байна. Хор болоод байгаа юм шүү баг. Ер нь тийм шүү. Тийм. Тэгэхээр чинь одоо чи жишээлбэл нөгөө affective filter гэдэг амар тодорхой ярьдаг шүү дээ. Хүүхдийг загнаах, дүн тавих, тэ эсвэл одоо харьцуулах одоо юу гэдэг үнэлэх энэ процесс дээр чи хүүхдийн тарих нь affective filter буюу нэг юм хан усчод байна. Багш хүүхдийн дунд гээд чи ярьдаг шүү дээ. Өөрөө яг тэр чинь л яваад байгаа байхгүй. Тэгэхээр бидний хүсэж байгаа юмны үе нөгөө хүүхдээ жоон сургах. Нөгөө хүүхдээ чинь нөгөө өнөөдрийнхөө хичээлийг тэ ойлгуулчих нэг ийм зориг байгаад идэг. Гэтэл нөгөө талдаа хийж байгаа арга нь буруу байгаа байхгүй. Загнана. Эсвэл шүүмжлэн эсвэл чи би чамд 10 удаа хэллээ чи ингэсэнгүү нөгөө 10 битэл 40 хэдэн удаа хэлэх шаардлага гарч байгаа байхгүй тий. Тийм. Нэрээ ер нь тийм шүү. Би ингээд 10 жилийн ингээд ботхоор ингээл амар загнуулдаг гэсэн чинь. Юус ингээд загнадгүй багш гэж баг ховор байсан доо. Тэгээс номхон суулгах гал бити хөдөл гээл. Бити хөдлөөдөө бити өөртөө хараад над руу хаар гээл. Тэгэл даав ээж чинь тэгж байгаа та нар энэ гээл. Амар их загнуулдаг. Тэгээ ингээл загнадаг багшийн хичээлээр ингээл бие барайл ингээд булчин бараг ингээл чангарцсан байдаг. Тэгэхээр бас ингээд тэр үеийг ингээ ботхоор загнуулж ирсэн л бодоод байгаа юм. Юу заалгаж ирсэн, тэр багшаас юу сурсан гэдэг нь одоо ингээд бодогдохгүй л юм л та. Тэгэхээр ингээд тэгээ энэ загнуулдаг юм чи одоо ч гэсэн байх шиг байна шүү дээ. Тэгээс мөн сая ч гэсэн саяхан нэг багш хүүхдийг зодож байгаа бичлэг бүр сошиалор өстой бүр дөрөгтөл гараад миний бүр өстой амар дургуун өрөө дуур хүрээ. Гэтэ яг хуу тухайн багш чи хувьд тухайн хүүхдийн тархинд юу болоод байгааг ойлгохгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ярьж, бид нар түгээж ингэж те эннийхээ өгөөжийг ингээд багш нартаас өгмөр байна. Яг нэг ярихад тэгээ тухайн багш нар бол хүүхд яг ингээд нөгөө одоо чи жишээлбэл багшаар сурч байсан хүний хувьд те сурган сэтгэл судлалын хичээлүүд дээр тарих гэж орж ирж ирсэн үү? Тарих яаж ажилдیں۔ Тарих ямар үед
байсан уу? Тарих гэдэг хичээл орж исэн та гэхдээ тархийг ингээд нөгөө хуваачдаг. Энэ бол тэр их тарих үнчин тарих гэж хаваагаад энэ тэр үйлдэлийг зохицуулдаг гэж ярьснаас биш хүүхдийн тархинд ийм болж байдаг. Энэ сургалттай холбоотой ингэж бүр яг холбож бол ярьж байгаагүй. Тийм харин тийм. Тэгэхээр чин багш нар тэрийг боловсруулж мэдэхгүй байгаад байна шүү дээ. Тэ. Тэгэхээр миний хувьд одоо ингээд нөгөө баахан эрэл хайгуул шийдэл хайгаал ингээд янз янзын ч байх амар үнэтэй юм хөтөлбөр тамрагдаад тэрийг ингээд ойлгосны дараа энэ хүний чинь нөгөө хүүхдийн чинь эерэг аргаар хүмүүжүүлээ гэдэг чинь. Нөгөө хүүхдийн чинь ингээд тухта тавтаа байлгаж сургая гэдэг чинь цаанаа учиртай юм биш үү гэдгийг ойлгож байгаа байхгүй. Тэгээ наад зах нь те нөгөө хүүхдийн тархинд айлгцсан сүрдүүлсэн нөгөө саяны амиа хамгаалах хөдөл зохицуулна, аюулгүй байхаа л зохицуулна нөгөө хүний тархи ухамсаргүйгээр. Тэгээ энэ үед яадгүй гэхээр хүүхдийг загнах, шийтгэх, одоо уурлах, бухимдах. Энэ чинь ээж аавд ч хамаатай зүйл. Ингэж байгаа тохиол хүүхдийн тархинд кортизол гэдэг тэр бодис ялгарч идэг бүр ингэ хүчтэй ялгарч идэг. Тэр нь одоо шийдвэл ойгоос баавга гараад ирвэл бид нэр зүгээр ингэж харчаал хамаг хурдаараа гүн штий. Бүр ингэ амар хурдтай гүгээл хизээш надаас гараагүй хүч гараад тэгээ бүр ингэ тэр баавгаас ямарч сухнаад. Тэр тийм хэмжээний бодис ахгүй да. Тэгэхээр тэр бодис нь яадгүй гэхээр тухайн тэр нэг цаг мөчөд тэр баавгаас сутгад л хэрэг болоод амиа хамгаалаад үлдчихээн те. Гэтэл тэрийг энгийн үед ялгаруулад байгаа. Одоо чивтэр ингэ хичээл заах гал ингэ сууж байгаа үед нь нөгөө их айлгаал. Ээж авч юу гэж бодож байгаа юм. Ингэж байгаа мó чиний төлөө хамаг мөнгө зарч чиний төлөө ингээд нэг айлгаа сүрдүүлээд ингээд хэвийн үед нь амьдрал ингээд энгийн юм сайхан ингээд ийм байх үед нь тэр кортизолыг ялгаруулад байна гэдэг чинь өөрөө эргээд яадгүй гэхээр нөгөө тархийг хав хар болгочихж байгаа юм. Хав хар. Тийм тий. Та нар хэлж ирсэн шүү дээ. Ингээд эрүүл тарих ингээд нөгөө кортизолын даавар хордсон тарих хоёр ингээд шаал өөр. Нэг нь амар өнгөлөг нөгөөд ингээд бүр хав оролцсон. Тэрийг хараад чи ямар юм тархинд ийм амар хортой юм болж идэм бэ? Хүүхдийг 50 майлах хэрэгтэй юм гэдэг бүр ингээд яг бүр ингээд жинхэнэ надад бүр суусан юм байна. Би ч бас ингээд яагаад ч юм ингээд багш нар гэхээр ингээд амар мундаг хүмүүс хүүхдийг ингээд амьдралын заах гал ингээд амьдрал ярих гал эсвэл чи тийг ингээд юм зааварчлангаа амар хүүхд дуртай. Тэрийг их зөв гэж боддог. Гэтэл цаанаа ингээд ихтгэх юм бол хүүхдийг ингээд бүр тархийг хордуулж идэг. Тэгээд тэр нь яг ингээд нэг юм хоолны хордлогод орчихсон хүн шиг тий. Хоолны хордлогод орохоор бөөлжөөл босож чадахгүй тарих хэрэгэл ямар хэцүү байдаг шүү дээ. Яг түүнтэй адилхан тийм мэдрэмжийг хүний тархинд өгöd байгаа байхгүй. Тэр хүүхд яаж сурах юм? Тэр үедээ би чи нөгөө нэг сургуульд нийгмийн ажлыг хийж явах үед ингээд харахад бүр ингээд 1-р ангиас нь 10-р анги хүртэл ингээд харж байсан ангиуд юу лээ 1-р ангиас нь дунд ангид ортол ингээд харж байсан ангиуд ч байгаа. Ингээд харахад одоо амар юм дэг журамтай бүх хүүхдүүдээ ингээ формыг өмсгдөг энд цэцэг зүглэгчдэг тэгэл ингээл одоо юу гэдэг нийтийн олон нийтийн ажлуудаар бүгднгийн жигсаагаал амар гой орж ирээл хамаг асуудлыг шийдчихдэг нэг юм багшаа анги гэтэл нөгөөх нь ингээд бүх юм билээ биш ингээл хүүхдүүд нь дотроо юм зохицуулаад нөгөө ингээл нэг амар юм либерал юм шиг нэг талаасаа амар юм цэцгүй юм шиг нэг юм хоёр ангийг хоёр одоо параллел анги байлаа гэхэд тэр хоёрыг ингээ зэрэгцүүлээ харж яхад дунд ангид 6-р ангид ороод их үедээ яадаг гэхээр нөгөө ингээд ингээд эрх чөлөөтэй хүүхдүүдийг чөлөөтэй тухтаа орхичдаг багшийн анги нь хүүхдүүд нь аль хэдийн нөгөө олон хэдэн 10 хэдэн багштайгаа зүгчигээ олоод дунд ангийн амьдрал дасаад бүр тийм дотор ч өстө мандайлагч төрөөд амар мундаг явж байгаа. Гэтэл нөгөө талдаа хүүхдийг нэг бангийн нэг ийм ийм байлгацсан ийм багшийн ангийг ингээд үргэлжлүүлээ алахаар за 6-р ангид орж ирэл олон багшийн нүүр хараад өөр багшийн царай хараад зүгээр за зодон хэрүүл уур бухимдал шүүмжил нөгөө практикууд за тэгээд бүх эхлэхгүй юм байхгүй. Тэгэхээр яасан байх вэ? Нөгөө хүүхд чинь тэр бага ангийн 5 жилийн хугацаанд юусе амиал хамгаалжсэн байгаа байхгүй. Аюулгүй байх гал хөөх юм загнуулахгүй байх гал шийтгүүлэхгүй байх гал нэг ийм тийм ийм робот шиг тий. Гэтэл нөгөө багшийн тий ингээд эрх чөлөөтэй хүүхдүүдийг ингээд нэг гоё үгийн сонсдог ингээд чөлөөтэй хайцсан хүүхдүүд нь болохоор ингээд тий суралцж исэн байгаа байхгүй да. Нөгөө хэд нь амиа хамгаалж исэн хүүхдүүд аюулгүй байх сонголтыг хийжсэн тэр хүүхдүүд болохоор суралцаагүй тэгэл хөрх юм нөгөө ойд төрсөн юм шиг юм явж штэ. Тэгэхээр одоо энэ яг манай одоо танай анги дээр хүртэл харагддаг шүү дээ. Чамтай хүүхдүүд баг чөлөөтэй юу ч хамаагүй ярьдаг үстэй. Тийм шүү дээ. Манай хүүхдүүд ч гэсэн фильтргүй ярина гэдэг бодож сүултээ заа болно гэл. Тийм тэгэхээр хүүхдийг тайван биш байдал, стресстэй байдал, төгшүүртэй байдал байлгаад ахаар тархинд нь тэр кортизол даавар нь ялгараад байдаг. Тэр кортизол даавар болох маш хүчтэй даавар учраас хүүхдийн тархийг
хордуулж идэг гэсэн үг юм байна. Тийм ямар ч одоо мэдлэг бүтээх боломжгүй болгоод байгаа шүү дээ тий. Тайван, аюулгүй, айхгүй тий ийм байгаа хүүхдүүд чинь ингээл дураараа хөгжилтөө. Одоо жишээлбэл та нарын хичээл дээр байдаг шүү дээ. Хүүхүүд ившээж исэн ч буруу хараа сууж исэн ч тий таны өнөөдрийн яг энэ үйл ажиллагаанд чинь оролцохгүй тий ингээд байж исэн ч гэсэн тэр хүүхд чинь сурж байгаа шүү. Тийм. Энэ кейс бас байдаг тий. Тийм энэ кейс бүр ингээ бодит амьдралаар ингээ батлагдсан шүү дээ. Ягаад ч юм ингээ багш нар ингээ хүүхдүүд ингээ томоотоо суулгах талтай. Тэгэхээр ингээ томоотоо суухаар багшийг анхаарал байна гэж бодоод идэг. Гэтэл манай ангид ингээ босч яваал идэг хүүхд байдаг. Тэр хүүхд яана энэ бүр ингээ босч яваад юу ч над руу анхаарахгүй юу зурхгүй ингээл стресстэй дийсэн чинь ингээ шалгалт болоод ч юм ингээл заримдаа ингээ ярилцахаар ингээ хичээл ойлгоцсон байдаг. Яагаад гэдэг ингээ тэнгүүд тэр хүүхд амьд тайван байсан. Дуртай юм хийжсэн. Тийм учраас нөгөө нэг тархин нээлттэй байсан юм байна л да. Тэгээд нөгөө багшийн мэдээлэл ингээ орж идэг юм байна гэдэг бүгд тэр хүүхдээс амар сайн. Хөрх юм тэд нар чинь тэгээл зайлвал епс дээрээ нэг ширээний ард ингээд сууж байгаа л ирж байгаа шүү дээ ингээл тий. Ингээд сууж байгаа л за гэдэг ингээд нэг иймэрхүү байдлаар 4-5 цаг байжгаад тэг хичээлэн тарахаар манад ирж байгаа байхгүй. Тэгтэл манайх ч өөрөө нэлээ юм чөлөөтөө орчлогтэй утлаа тайлаад бие ингээл булчингаас уллалаа. Яг булчис уллаа. Булчингаас уллаад ингээ хөл гараа хөлийнхээ хороо ингээ сууж идэж бүр юм тухта. Тэр би өнгөрөөлээ. Ингээл тайвшраад ирэхээр чи мэдээж тэгээд багш нь тэгээд ямар нэгэн дарамтгүй тайван нөхцөл хичээдээ заагаад байгаа чи нэрэл ингээл тархин тунгууд юм биш үү? Яг булчис улардаг байхгүй. Чи ч гэсэн бодтоо ингээл жоохон загнаг багш энэ төр байвал ингээл хажууд нь те буруу үйлдэл хийчихвэ шүүмжлүүлчихвэ гэл ингээд өөрөө ирэхгүй хамаг булчингаа чангалдаг. Тэр чинь юу юм гэхээр тархин дотор нь чи ингээ аюулгүй байх гал шүү дээ те. Загнуулахгүй байх гал шүү дээ. Шүүмжлүүлэхгүй байх гал өөрөө ирэхгүй ингээ бие тэгслээд шүү. Гэтэл эн чинь өөрөө эргээд хүнд амар өндөр юм стресс үүсгэж идэг те. Байнгын булчингийн чангарал гэдэг чинь те. Тэгэнгүүт ийшээ хөөрхөн юмд орж ирэнгүүт ёо гэл ингээ тэгээд ийшээ зүггүй шидэл, ийшээ хувцас шидэл. Ой хаа Жени гэл. Тийм шүү. Тэгэхээр стресс гэхэр чинь бас стресс чинь бас тий кортизол давраг бас ялгаа. Тэгэхээр эн чинь ингээд бас яг үнэндээ ингээд тий одоо юу гэдэг чи одоо шилбэл заримдаа санаа зовдөг шүү би ингээл тий 60 70 хүүхэд миний ангид байхад чи би тэрнээс 2-ыг сургаж чадсангүй гэл нэг нервтсэн заримдаа явдаг шүү тий. Тэгээд наа чи хитэн тоо ингээл тэгэхээр одоо 60-аас 2 сураагүй ч гэлээ. Гэхдээ яг үнэндээ сураагүй гэдгийг яаж одоо үнэлж байгаа юм баталж байгаа юм тий. Тэр чин тархин дотор нэг үр явж л байгаа шүү дээ. Зүгээр л ил гаргах хугацаа л болоогүй тий. Хугацаа байж болох юм тий. Гэхдээ яагаад тэр ил гаргаж чадахгүй байна гэдэг чинь ингээд цаанаа бас ингээд яваад хар чинь зөвхөн одоо сургуулийн орчин багшийн арга зүй тийм юмнаас гадна нөгөө эцэгхийн өөрийнх нь хүүхдтэй тавьдаг шаардлага байгаад байгаа байхгүй. Нөгөө хүүхдээ чи байнгын юм төгшөөрийн мэдрэмжинд байлгаад идэг бол бас л нөгөө нэг тархич чинь ингээд байнгын хаалттай бидэн давхарч хоочтой байгаа гэсэн үг байхгүй да. Ээж нэгдэг штэ. Одоо чанд өндөр төлбөр төлчлөө тий. Эсвэл чи одоо миний найдвар одоо юу байдаг ч юм дээ. Одоо чи гадаадд сурах хэвээр одоо гих мэтчлийн ингээд хүүхдтэй нөгөө юм амар өндөр уулын оройроо мацхыг шаарддаг шүү дээ. Гэтэ өөрөө тэн дээрээ сууж байгаа мөхөр үгүй тий. Тэгсэн хэрнээ ингээд өөрийнхөө одоо биелүүлээгүй тэр зорилгыг биелүүлж чадаагүй хүрч чадаагүй тэр мөрөөдөлтөд нөгөө хүүхдээ хүргэхийн тулд маш өндөр тотог тавьчаал тийш өсөргээд ингээд шаардаад байдаг тий. Тэгээд тэр нь нэг талаасаа загнадаггүй, нэг талаасаа зодддаггүй, нэг талаашаа шүүмжилдэггүй ээж аав хэрнээ нөгөө хүүхдэд нь алсуур тийм төгшүүр төрүүлээд шүү. Яна би ээж хаа хүлээлтэнд хүрэхгүй байх вэ? Аавынхаа хүлээлтэнд хүрэхгүй байх вэ? Ахаал айдас. Тэгэл одоо төгшүүр, байнгын төгшүүр. Тэгэхээр чинь ингээд байнгын булчингийн чангаралтай л явж ирэх гэсэн үг шүү дээ тий. Тэгээ байнга булчин чангарсан хүүхд чи яаж энийг хичээлийг ингээд тэг хүлээж авах юм. Эсвэл гэртээ шүүмжлүүлдэг нөгөө нэг жоохон хөдөлгөөнтэй хүүхдүүдээ чи загнаждаг шүү дээ. Ой тэнц энэ та чи дандаа гэж өмбөлж идэг ингээл тий. Тэр үед бас нөгөөх нь ингээд байнга ажиллаад байгаа байхгүй. Тэгэхээр чи энгийн тайван амьдрал ингээд урсж байгаа энэ үед чинь нөгөө хүүхдийг чи айлгаа төгшөөгөл ингээд байна гэдэг чинь өөрөө угаасаа кортизолын ингээд тултлаад оруулаад байнгын юм нэг хордлогонд оруулсан юм шиг тий. Хүү гэл амт тэмцэн байдалтай явуулаад юм гэсэн үг байхгүй да. Тэгэхээр чинь нөгөө ганцхан одоо юу гэдэг тэгээ хичээлийн бус цагаар чиний хичээлд ирээ суудаг тэр хүүхдийн чи асуудал биш, чиний асуудал биш. Цаана нь багшийн асуудал, ебсийнх нь цаана нь эцэгхийн асуудал яваад байгаа байхгүй да. Би ч юм уу ингээл тэр хүүхэд одоо би багш нь бүх юмыг ингээд нуруунд дээр өөрчдөг. Энэ хүүхдийн бүх асуудал над дээр юм шиг л их ашигладаг. Амьдралын үрцэн явж байгаа юм шиг, бүр хувь заяагийн чи ингээд атгацсан сууж байгаа юм шиг. Энэ залуу багшрын ганцхан чиний алдаа биш. Одоо ингээд харахаар
тэр саяны дээр сошиалор бүр амар одоолоод ингээд хүүхд зодоод байгаа багш чинь ч гэсэн тий амьдралыг натхаагүй шүү дээ. Бүх хувь заяа нөгөө тэр багшийн гарт байгаа зүйл биш шүү дээ. Цаана нь ээж аав нь цаана нь тэр хүүхдийн нэг юм төрхтөн тий бурхнаас өгсөн нэг юм зураг төөрөг байна. Тэгээ юу ч үеж болно шүү. Гэтэл нөгөө багш чинь ингээл тий бүх амьдралыг натхаас утсан юм шиг айгаа салгалаад чичрээд тэгснээ тэр стрессээ өөрөө давчихдаггүй нөгөө хүүхдэд гаргаад байна шүү. Тий. Тийм. За тэнгууд нэг юм бодол орж ирлээ. Тэгвэл хүүхдийг одоо яаж тэгвэл кортизол даврын бага байлгах юм. Яаж одоо хүүхдийг тайван байлгах юм. Яаж хүүхдийн архийг ингээд онгорхоо нээлтээс авшиг байлгах юм гэдэг бас тэр талаар ярилцсан. Тий. Тэгээ тэрийг бол угаасаа бид нар өдөр тутам хийж байгаа шүү дээ. Чи ч гэсэн өдөр тутам хийж байгаа шүү дээ, тий. Яалтчгүй л хүүхдүүд манайх руу гүйж орж ирэл ишиг гутлаа шидэл, ийшээ цүнхээ шидэл, тэнд малгай толгой цүнх гүрд мөрдөг нь хаана байгаа мэдэхгүй тий. Олж утгаж хайчаал өрөө дотор зүгээр гэл хамаг ямаа сул тавиал орж ирдэг ш. Тэгснэ Жэни чи өнөөдөр одоо ингэж харагч тэгж харагч юм гээл. Амар. Одоо ингэ сүултээ ингээд бас ингэ жоохон заримдаа бас ингэ айдаг ч гэсэн эдгэрхий дундаа ороод байна уу гэл. Хашгүй нэг юм амар ийм байх хэрэгтэй юм шиг мэдрэмж нь гарч ид. Хөөй гэж. Тэгээ бүр амар тухтаа орж ирдэг шүү дээ. Юу ч хамаагүй яриад. Тэгснээ ингээд баг замд таралцсан ийм юм боллоо, тийм боллоо, нөглөө гээл тээ. Бүгднгийнхэн тайлан тавьцсан орж ирж yes энэ орчинд ч хүүхдүүд амар сайн суралцаад байгаа. Яагаад 60 хүүхд сургаж байгаа багш зөвхөн хоёр дээр нь ингээд яна гэдэг ингээ гүгээд байгаа вэ? Гэтэл 60 хүүхд сургаж байгаа багшийн чи хувьд баг тий 2 нь амар сайн сурна. 5 нь B сурна тий дахиад нэг 10 хэдэн C сурна. Тэгээд дахиад D төвшний тэгээд нэг хийн тэгэл F төвшний дахиад нэг 10-аад үжилээд шүү дээ. Гэтэл бүгд амар сайн сурчаад 1-2 хүүхд бол яах вэ? Цаг хугацаа хэрэгтэй тий илүү сайн ихтгэлцэл илүү сайн нэг юу тэгээд нэг олон давхар хаалганых нь нэг жоохон юм хэмжээ тайлах жоохон хугацаа хэрэгтэй тий ингээд тавчдад нисэхгүй байх. Тэгэхээр чи ингээд бид нар чадаад байгаа. Тэгэхээр чамдаас тиймэрхүү зорчлогоо байвал. Хүүхдүүдээ ер нь ингээд дарамтанд оруулах бас ингээд жоохон дурггүй. Ингээд ил тод те одоо хэрвээ хичээл ингээд хүүхдийн хүслээ бас яваасаа гэж боддیں۔ Заавал багш за одоо тгий гэхгүй бас зарим үед жоох юм уян хатан ч юм уу ингээд хүүхдүүдийг маань нээлттэй чөлөөтэй байгаасаа гэж хүсдэг болохоор ингээд хүүхдүүдтэйг амар сайн ярилцдаг. За тэнгуүтлээ бас нэг ярьдаг зүйл маань болох ингээд хүүхдүүдийг шалгалтаар айлахгүй юмсан гэж боддог. Ягаад тэгэхээр ингээд сурагчдын хувьд ер нь шалгалт чинь бас ингээд стресс оруулдаг бас том зүйлийн нэг шүү дээ. Тэгэхээр ингээд хүүхдүүдийг ингээд одоо манай Grapes эдийн философч гэсэн одоо мөрөдлийн зүгээрийн философч гэсэн яг тэрнтэй амар таардаг болох надад их таалагддаг. Хүүхдийн нүдэн дээр ерөөсөө ингээд шалгалтын заасаг бол за шалгалт гээл ингээд стресст оруулаад тэнгуүлээ тэрийн дараа дуудаал батэ явлаа, хулан явлаа, за чиз явлаа ч юм ингээд дарамтанд оруулахгүй байх юм бол хичээлээ. Тэгэхээр хүүхдүүд ингээд шалгалтын айцгүй болоод ирэхээр ингээд багш буруу хэлсэн ч намайг тасаад өгчдөг шүү. Багш над дээр тэгэж намайг бас хүүхдүүдэд харьцуулж ABC тавьдаггүй шүү гэдэг. Тэрийг бас манай багш нар ч гэсэн юм дээр баримталдаг юм байна. Харин тийм. Тэгэхээр чи энэ хоёрын хооронд ч бас нэг юм ялгаа байгаа зү тий. Ямар үед багш тэгэл орилол хашаарал уурлаад байна тий. Би бол энийг зүгээр арга зүггүй багш л гэж хэлнэ. Арга зүггүй. Дээрээс нь өөрөө мэдлэггүй, дээрээс нь өөрийнхөө мэдлэггүй нуугч байгаа багш хүүхд рүү орилдог, ашгардаг. Тэр хүүхдийг ингэ чөлөөтэй байлгах. Тэр одоо боломжийг хаадаг гэж би бүр шууд тэгэл хэлчмээр санагдаад тий. Тэгээ угаасаа ойлгомжтой шүү дээ тий. Ингээл багшаа эн чинь буруу юм шүү, эн чинь зөв юм шүү. Би энэ дээр өөр бодолтой байна гэд хүүхэд хэлэх хэрэгчлөөгүй байна гэдэг чинь угаасаа тэргүү ингээл байнга айцсан тий юм байдал. Сурах боломжгүй сууж ийн гэсэн үг шүү дээ. Гэтэл нөгөө багш чи яадгүй гэхээр ихэнх тохиолдолд өөрийнхөө алдааг хүүхдээ сонсох дурггүй. Тийм шүү дээ. Наа чи бас надад бас ингээд тохиолдчихсэн кейсээ. Ягаад чи би ингээд багш хүн болохоор би ингээд өөрийг ингээд амар төгс юм шиг ингээд байх хэрэгтэй юм шиг гэж боддог. Тэгээд ингээд босод яг багш нараас ингээд зөвлөгөө авдаг гэднийг яг хичээлдээ жаад хүүхдүүд багш надад үгүй чинь тэгж дууддээ шүү дээ ингээд нэг алдаа хэлчихэнгүүд ингээд би бүр амар доошоо ороод ингээд юу яриад таа ингэж юм алдаагаа гүдэж амар дуургуу тэгээд тэр ингээд амар хүнтэй энэ одоо биш үсттэй. Одоо биш юм яг анх багш болж байгаа. Хүүхдүүдийн ингээд бодол санаа манаа ингээд амар хүн дээр тусгаж авдаг байсан. Ингээд багш хүмүүрх сургууль төгс байх хэрэгтэй юм шиг хүүхдүүд ингээд үжил санаа буруу миний зөв гэж боддог ч байсан юм уу. Тийм үе бас байсан. Тэгэхээр
багш нар тэр зангаа энэ бол ойлгох хэрэгтэй юм билээ. Тийм хүүхдийг ингээ хүүхдүүд чинь ингээ юм ингээ амар өөр өнцгөөс хардаг. Тэрийг ч гэсэн ингээ тэг хүлээж аваад ярилцаад тэг бүр ингээ буруу ярьдаг хүүхдүүд асууж өгөө тэг. Зүг ярьж байгаа хүүхд бол тэрийг дэмжиж хүүхдүүдтэй энэ үзэл санааг яг ингээ том хүнд ярьж байгаа юм шиг хүүхд гэж харахааргүй. Ялангуяа одоо энэ өсвөр насны хүүхдүүд чинь ингээ өөрийнхөө нөгөө үзэл санаа ингээ тогтож байгаа хүүхдүүдтэй нээлттэй ярилцах хэрэгтэй юм билээ тэг. Өөрөө би багш миний бүх юм зөв гэж бодож болохгүй юм бэл. Тийм. Тэгэхээр чи нөгөө яг эннээсээ ичээд нөгөө одоо шиг ихтэй юу болсон юм шүү дээ. Зүгээр ингээд хаазаагүй интернет те хүүхдүүд маш олон мэдээллийг олон их сурвалж яасан тэнцвэртэй хүлээж авч дунд нь өөрсдөө боловсруулж чаддаг болчиход шүү дээ. Одоо ингээд ярихаар те амар чөлөөтэй ярьдаг шүү дээ. Бүр янз янзын өнцгөөс те баг улс төрийн сэдвээс хүртэл амар чөлөөтэй ярьдаг. Гэтэл нөгөө багш маань өөрөө хөгжихгүй нөгөө багш маань өөрөө өөрийгөө чөлөөлөхгүй ингээл те байна гэдэг чи өөрөө бас л тий хоцрогдоод байна шүү дээ. Одоо яг үнэндээ одоогийн энэ нэг нийгэмд энэ шин үзэл бодолтой амар мундаг тарихтай амар мундаг хөгжилтэй энэ хүүхдүүдийн орчинд бол багш нар бол зүгээр тоос манаргаал тоосонд оцрох гэдэг шүү дээ. Тэгэхээр тэрийгээ юугээр дараад байна гэхээр тэрийгээ өөрөө мэдрэхээс ичээд ингээл загнадаг. Өө ингэж зөө тэг зөө чиний начин буруу чиний тэр чин зөө өө чи нэг юм цэргийн генерал шиг ажиллаад байгаа байхгүй да. Тэр цэргийн генерал шиг ингээд ажиллаад ахаар чинь тэн дотор ямар ч сургалт явагдахгүй байна, ямар ч хөгжил явагдахгүй байна тий. Тэг яг үнэндээ та болохоор тэнд юм сурах гал заах гал ингээд зогсож байгаа. Гэтэл нөгөө хүмүүс нь юм сурахгүй танд гоё харагдах гад, танд таалагдах гад, танаас айсандаа ингээд томото байх гад юм үйлдэл хийгээд байгаа. Цаана нь бол ямар суралцах процесс явахгүй байгаа л гэсэн үг. Тийм. Тэгэхээр эн чинь бас амар харамсалтай шүү дээ ингээд тий. Багш хүний амьдралын утга учир чинь ингээд хүүхдүүдэд ингээд амар гоё юм юу гэмдээ дурсагдах те манай Женни өвч дүүрээ зааж ийм гоёс бис тэндээс л хэл сурсан шүү гэд явмаар шүү. Гэтэл одоо манад түн бомаар хэл сурах хүүхд орж ирж шүү. Бүр ингээ одоо чи ч гэсэн те 8-9 10 дугаар ангид хичээл зааж байна. Бүр уншиж чадахгүй үсгээж бараг дуудаж мэдхгүй хүүхдүүд орж ирж. Яагаад? Харин тийм. Яагаад тийм чинь ер нь бол ахлах ангийн хүүхдүүд манад орж иж байгаа хүүхдүүдийн зарим нь бас ингээд яг ингээ хүссэн төвшөнд байдаггүй. Одоо манай 2-3 жил явцсан жоохон хүүхдүүд дээс ч одоо жоохон төвшөнд байгаа хүүхдүүд тийм тэгээд маш их юм дотгошоогоо байдаг юм шиг санагддаг. Ерөөсөө ингээд би болох нөгөө ярианы хичээл төлөвлөгөө ордог учраас чөлөөтэй ярилцах гад идэг. Одоо өөрөө хичээл зааж исэн нөгөө бага хүүхдүүдтэйгээ тэд нар маань ингээд надад шууд ингээд ярилцдаг. Буруу зүг нь хамаагүй ингээд шууд ярилцдаг. Гэтэл манай энэ том хүүхдүүд биеийн амир цэгндэг. Багшд би буруу хэлчихэж байна гэл ингээд дотгошоогоо байдаг. Тэгээд амир ширэнж ярьдаг ч юм уу. Нэг юм хичгүүр ажиллаад байна шүү дээ. Айдас ажиллаад байдаг. Тэгээд ингээд намайг ингээ хараа багш ууртай байна уу гэд миний ингээ мэдрэмжийг температур хэмжээтэй. Температурыг амар хэмждэг. Намайг ингээ хөвгөлтэй байгаад би жоохон ингээ юм болчингууд ингээ яг миний ингээ температурт орчоод идэг. Тэр хүн багшийн нөгөө одоо эмошн ингээ амар судалсан юм шиг дандаа ингээ даах тийм мэдрээд байна. Мэдэрсэн тэгээд ингээ дандаа даахч идэг юм шиг ингээ санагддаг. Тэр хүүхдүүдийг ингээ задлах тийм ямар ч ичгүүгээр ярих алдаа хийх боломжийг олох гэдэг нь бас их урт хугацаа ирнэ. Хугацаа шүү. Хугацаа шаардж байгаа. Гэтэ чи одоо ингээ 9 сар заасан шүү өнөөдөртэй харьцуултаа. Тэгэхээр тэр ангид тэр том хүүхдүүдтэй тий өөрчлөгдсөн үү? Өөрчлөгдсөн шүү. Гэхдээ удаан хугацаа тулсан. Тэгсэн тийм удаан хугацааны турш ингээд яваал байсан багш ингээд нээлттэйгээр тий 50 байлгаал ингээд анхаарлын татаал ингээд яриад лсэн нэгээд явж аваад одоо харин нэгдэж байгаа шүү. Түгжээд айлгаж байна. Одоо харин ингээд нөгөө юм буруу хэлэх айцсан байцаас хэрэгээр буруу хэлж надад тоглож юм уу? Тийм ер нь бол одоо л нэгдэж эхэлж байгаа юм шиг. Тэгэхээр чин тэр хүүхдүүдийг анх хэл сурж явах тэр процессд нь айлгцсан байна, ичээдсэн байна тий. Одоо юу ч байд юм дээ нэг тийм процессууд бас тэнд нь явцсан л ш. Тэгэл нөгөө олон давхар хаалгануудаа ингээд чожлоо гараа явцсан тий. Тийм. Гэтэл нөгөө манай дээр анх орж ирж байгаа 5-та 6-та 7-та нөхдөө чи ганц сар 2 сар болоо гэж л ярьцэл явчихсан шүү дээ. Хиддэн мэддэг үгээ буруу зөрөө халбцсан тий. Тийм. Тэгэхээр чи ингээд хүүхдүүдийг бид нар бүр багаас нь тэгэж айлгаж ингэж явуулсараад нөгөө хүн 6 7 8 9 дугаар ангираа ороод ир. Ялангуяа надад хамгийн их анзаардаг нас нь 7 8 дугаар ангиас хоош болоод ирэхээр амар олон давхар хаалгатай болчдөг, түгжээтэй болчдөг. Болоод байгаа нь мэддэхгүй болохгүй байгаа нь мэддэхгүй баахын дүнсгэд нэг юм уул шиг хүүхдүүд тий амар хэцүү ингээд таалагж байгаа нь мэддэхгүй таалагдахгүй байгаа нь мэддэхгүй юм сурж байгаа нь мэддэхгүй сурахгүй байгаа нь болж дээс тэр чинь тэгэл хөрх юм тархин цаанаа бангийн юм нэг айц төгшөөр бангийн юм шүмжлэлс орчин байсараад тархин бит ингээ харалцсан байгаа л гэсэн үг шүү дээ яаж эмоцо гаргахаа мэдхээ байсан. Уг нь бол тэр насанд чи ингээд 5 6 дугаар ангиас хоошх насанд чи яаж юм гэхээр хүний энэ урталттэй эмоц сэтгэл мэдрэмжийг зохицуулдаг
тарих хөгжиж байгаа байхгүй да. Гэтэл яаж ийм хэр нөгөө кортизол ялгаж нөгөө айлгал сүрдүүлсээр хагаад нөгөө эмоц зохицуулдаг тэр тархийг нь хөгжиж байгаа хэвчэд нь баха хордуулаад яаж уурлахаа мэдэхгүй. Яаж инээхээ мэдэхгүй. Яаж surprised байхаа мэдэхгүй. Тэгээ бүр ингээд нэг юм дүнсгэр болсон. Тэгээд бүр ингээд ямар авир гарахаа мэдгээсэн. Эсвэл би одоо гонигтай байгаагач мэдгээсэн, уурлж байгаач мэдгээсэн. Баах юм нэг хөлтөө төмс шиг хүн төгтүүдийг бий болгочихж байгаа. Тэрний цаана нь юу одоо нэг нэг тархин дотор битүү нөгөө нэг одоо юу гэдэг кортизол нь ялгадаг, байнгын төвшөртэй байлгадаг, байнгын айцтай байлгадаг, байнгын нэг юм уралдааны мордыг ингээд сойж уралдуулах гэж юм шиг нэг юм сандрагсан байдалд байлгаж идэг тий. Ингээд энэ нь удаан хугацаанд явчихаар юм болчихж байгаа байхгүй да. Гэтэл манай дээр 4 5 6 7 тоо орж ирж байгаа хүмүүс ялангуяа тий шууд илэрхийлж дээ. Вау ямар гоё юм гэж бүр ингээд амар эмоц гарч ирдэг тий. Гарч ирдэг шүү. Тэгдэг штэ ингээд ваа надаа үнэхээр таалагдчих ямар гоё хоол вэ. Ваа үнэхээр баярлалаа. Одоо юу вэ тий бүр ингээд чочтол эмоцоо илэрхийлдэг шүү. Гэл үлдээр бас хэдэж гинт хойноос ингээл тэрж авч магдаг ч юм уу. Үү гэж морилж марлаа тий. Тэр тоолонд нь бойл бай гэдэг ээж аав бас үлдлүүд явж шүү дээ. Сургуулийн орчны тэр нэг юм зэрэгцсэн юм хүртэл тий нөлөөлөд дээ шүү дээ. Амар хортоод л зүйл байгаа байхгүй яг үнэндээ. Тэгээд дараа нь явж насан хүрсэн хойно ч юм уу тий одоо бидний насан дээр ирэхэд одоо ямар үед инээхээ мэдхээ байц. Тэ ямар гонигтай байхаараа тэрийг одоо өөрөө илэрхийлж чадахгүй яаж өөрийгөө одоо тайвшруулж төгчийг болохоо мэдгээц. Тэгэл бид нар чи ихгүй оруулаад байгаа шүү дээ. Тийм. Ихгүй хичээл авснаас хойш ингээд надад бүр ингээд үнээр амар мэдэрсэн. Яагаад тэгэхээр нөгөө хүүхдүүд маань би чи ингээд амар хичээлийн дондор за хэдүүлээд эцгээгүй тэр нь ямар санагдаж байна, энэ нь ямар санагдаж байна гэдээ асуухаар ингээд хариулдгүй. Тэгсэн хэрнээ ингээл янз бүрийн болонгол ингээл бичих амар дуртай. Бичгээр ингээд бичдэг өөр ингээд гаргаж чаддаг. Хөрх юм бичгээр хариуцлаас өгдөг байж болно шүү дээ. Ингээд юм болонгол ингээд бичээл суучдаг. Ингээд юм хийж харагддаг гэж бодсон ингээд бичээл суучдаг. Тэнгүүд ихэнх хичээл орсны дараа багшаа би одоо англи хэл дээр ингэж юм тийч юм би одоо ингэмээрэн ингээд өөрийнхөө ингээд мэдрэмжүүдийг ингээд айх гэчихгүйгээр дээрээс нь ингээд бас ингээд мэдрэмжүүдийн шин нүнүүдийг сурцсан байгаа. Манайхан ингээд ярахтаа ингээд нэг ганц хоёр аягаар би уртаа ятарч ингээл ингээд ярьдаг байсан болоо би тийм юмнаас олоод надад тийм мэдрэмж төрж байгаа учраас өнөөдөр би тийм байна ааж мэдрэмжийн аягүй сайн үйлбэрээр тий үйлбэрээр ингээд хүүх ингээд гайхтал ингээд ер нь өөрчлөлт орж байгаа. Тэгэхээр нийгүү хичээл авснаас нийгүү хичээл авсан болохоор ингээд англи хэлний хичээл маань бас ингээд хурдтай явж байгаа. Хүүхдүүд ч гэсэн одоо ялангуяа юм миний ярианы хичээл дээр болохоор хүүхдүүд ярих амар сонирхолтой болсон. Дээрээс нь ингээд мэдрэмжүүдээ илэрхийлээд сурахаар чи ингээд илүү одоо ингээд уур тийм гоё болчихсон. Тэгээд нийгүү хичээл авч байгаад үнэхээр баярлж байгаа. Нараа багш эзэн манд баярлалаа гэж хэлмээр. Тэгэхээр чинь нөгөө хүүхдэд өөртөө тайлбарлаад өгчхөөр ойлгочих шүү дээ. Тэ тэгэхээр чин одоо ялангуяа энэ тархины энэ асуудлыг ч гэсэн ингээд цаана нь ямар процесс яваад байгаа учраас та тэрийг загнажуулахгүй юм бэ. Та тэр хүүхдэд те ингээд хэр хэмжээнээс нь давсан ачаалал өөрүүлж те ингээд шүүмжилж болохгүй юм бэ гэдгийг ингээд багш нар тайлбарлаад өгчүүлж гэсэн багш нар ойлгож байна. Яг үнэндээ. Тэр ингээд тайлбарладаг газар нь байхгүй. Учир зүгийг ингээд зангилагийн те тайлж өгдөг ийм одоо боловсрал ийм одоо юу гэдгийг зүйлс ерөөсөй байхгүй учраас хөөх юм манай багш нар чинь нөгөө хүүхдийг сурах гал хөөх юм хам өдөр шөнөгөө те янз янз ээлжид хичээлээ бэлдээл дахин хідэн ном боловсруулж байгаа юм шиг л шүнжэнгөө суугаал юмаа бэлдэнэ. Маргааш нь авиж өгөөл заах гал ингээд нөгөө хүн сурахгүй те өөрийнх нь хүссэн хэмжээнд хүрэхгүй харж нөгөө багш чинь бөхөмдаал хэлнэ те. А гítэл нөгөө талдаа юу юм гэхээрээ энийг тайлбарлаж өгөх гээд шүү дээ. Хүүхдийн тарих цаанаа ингээ ядраагүй, амарцсан, чөлөөт, тантай тухтай харьцдаг, тийм ингээ танаас айдаггүй. Нэг ийм байх үедээ ингээ тэр бүх хаалга нээлттэй ингээ таны хэлэх гээд байгаа юм шууд ойлгоод хүлээд аавна, тийм. А гэтэл одоо юу гэдэг та шүн нойргүй хончоод тэр стресс тэр ачаалал зөндөө олон цаас хэвлэлээ одоо та нар гээд нэг иймэрхүү юмар харьцаад байвал тэгэл чожлж байгаа. Багшийн сэтгэл нь өөрөө юу гэх нөгөө хүүхдийг сайн сурах гэдэг. Арга нь өөрөө загнах болчоод байвал боо байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр энд чинь ингээд бас л тайлбарлаж өгөх хүн хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр би бүр ингээд одоо учиргүй ингээд дандаа подкастер энийг яриа суугаад байсан ч хэдэн цагаар ч ярихаар л байгаад байна л та тийм. Тэгээ энэний яг нөгөө өөрөө гүйжийг бол амар сайн хүртэж байгаа хүмүүс манай багш нар. Тийм шүү. Өстө хүртэж байна нөө. Ер нь ингээд гарц гаргалгаа олохгүй байх чинь ингээд айгүй багштаас стресстэй. Яах уу гэхээр ингээд зөвлөх хүн байхгүй ч юм уу. Энэ хүүхд яагаад сурахгүй вэ? Энэ хүүхд яагаад ингэж аашлаад байгаа юм бол гэд ингээд бас ингээд хантаа их мөргөлддөг шүү дээ. Тэнгүүтлэл багш өөрөө стресстэй дунаа. Стресстэй багш ингээд ангид ороод ингээд
яалтчгүй ингээд стресстэй багшийг харангуут хүүхдүүд хизээж урдаас ингээд миний урдаас би урд байгаад манай хүүхдүүд инээдгүй ч юм ингээд миний сэтгэл хөдлөлтөөс автчихдаг. Тэгэхээр бас ингээ хоёр талтай юм уу. Багшийн эмоц төр сэтгэл хөдлөлөөс угаасаа хүүхд таашааж олдож чадахгүй. Яалтчгүй тань руу хараа суужлагаас уншир тий. Тэгэхээр чин багш ууртай байхад яалтчгүй бие барьж булчингаа чангална. Багш чөлөөтэй хаад 2 3 үг гэлчих болох юм байна гэдэг нэг юм төрнө. Тэг багшийн эмоцоос хүүхэд бүр ингээ холдож чадахгүй зүйл байгаа байхгүй. Тэгэхээр нэг номерт багш өөрөө амарсан. Ядраагүй, уурлаагүй, стресстэйгүй, шүн нойртой онцсон. Тэ маргааш манай хүүхдүүдээ та нар бүгд чадна мундаг ийм юм байх хэрэгтэй байхгүй юу? Түүнээс шүнжэнгөө ээлжид хичээлээ бэлдээд принтер ажилуулаа хэвлэх үйлдвэр шиг хонох ёсгүй л байхгүй да. Тэгж байгаа багш бол маргааш нойрд дууртаа. Та нарын төлөө би гэдэг юм руу орчих штеп. Тэгээд зарим үед бас ингээд хоёр талтай гэдгийг нь ойлгоод байна л да. Зөвхөн хүүхд 50 байгаад хүүхдийн тол одоо тий тарих толгой 50 амарсан биш. Багш гэсэн заанаа тий тарих толгоонд тий амарч одоо юу хасан 50 байх хэрэгтэй байна. Зарим үед ингээд манай хүүхдүүд бас ингээд ядраад ороод ирдэг ч юм уу. Одоо ар гэрт нь янз янзын л одоо газраас ирж байгаа ингээд ямар нэгэн одоо өөр нөхцөл байдлаас ирээд ингээд ийм байхад би өөрөө ингээд амар амарсан амар их хүчтэй байгаад би ингээд харьцаад эхлэнгүүт манай хүүхдүүд миний тэр сэтгэл хөдлөлд орчдөг байхгүй юу? Тий, сэргээд ирдэг. Тэгэхээр бас ингээд хоёр талтай л юм байна гэж би бодлоо. Тэгэхээр чиний нөгөө нэг хүүхдээ сайн сургана гэдэг чинь өөрөө одоо би амар хуваа хичээж байгаа шүү дээ. Манай сургуулийн төвийн багш нар өөрөө стрессгүй хэрүүл уруулгүй, ховж ивгүй ингээд нэг гой хамт олон гэдэл манайхан бүгд тэгж яриад байсан. Yes, тийм байж байгаа хүн чинь нөгөө хүүхд рүү орохдоо инээгээд орно шүү дээ. Тэр инээд нь ийм биш дээ, хиймэл биш. Дотроосоо гарч яадаг. Нөгөө хүүхдийн ганц нэг буруу хийсэн, алдаатай хийсэн юм хараа гэд өхөөрчөхтэй тийм нэг зайтай орж байгаа байхгүй да. Сэтгэл зүрхэн дотроо. Гэтэл нөгөө багш чи стресстүүлээд хүн гэж яриад байгаа ш. Би хүүхдийн тарих гэж яриаггүй. Хүний тарих гэж яриад байгаа ш. Тэгэхээр нөгөө багш ч гэсэн өөрөө стресстэй, ууртай, түгшүүртэй, айцтай, ялангуяа удирдлагын дарамттай. Тийм шүү. Би та нарыг одоо орж ирсэн альсуу та. Жини ингээл те. Ингээл авил ятчгүй ингээл твхэл ингээл цэргийн байдалд орно ш. Яг нэг иймэрхүүдэ байгаад байвал тэгэл эргээл нөгөө багш чинь тэрийг хинд гаргахыг хүүхдэд. Тийм. Тэгэхээр эн чинь ингээд хүний тарих гэж яриад байгаа. Тэгээс хүүхдийн тарих ингэж ажиллана биш. Тэгэхээр ингээд цаана багшийн бас нэг юм эрүүл мэндийн асуудал явж шүү дээ. Тийм. Би таны нөгөө нэг тархины тухай ярьдаг ингээ ярианаас нэг зүйлийг амар ойлгосон л доо. Тэр нь юу вэ гэхээр одоо би яг ингэж боддог гэсэн. Яагаад ингээд англи хэлний сургалтын одоо боловсролын төвчийн ингээд 7 хоногт ингээд 2 ордог, 3 ордог байдаг шүү дээ. Тэнгүүл манайх 1-ээс 5 дахь хүртэл ингээд байнга өдөр болго 1 цаг орж идэг те. Яагаад манайх ингээд 1 цаг ордсон болоо гэсэн. Ямар хачаалттай юм бэ? Ямар хачаалттай гэж баг боддог байсан чинь энэ чинь цаана тархитай холбогдчихсэн юм билээ гэдгийг би бас ойлгож авсан. Одоо нэг юм үг байна л да. Тархи туршилт дуртай гэдгийгсэн. Тархи ингээд өөрийнхөө нөгөө одоо таны нөгөө нэг хэлдэг өөрийгөө одоо амиа хамгаалдаг гэдэг шиг дасан зүйлтэй дасан зүйлтэй тэгээ зуршил болсон зүйлтэй ямар ч стрессгүйгээр ингээ хариу үйлдэл үзүүлж яадаг гэдгийгсэн. Тэгэхээр одоо бидний ингээд 1 цаг ороод байгаа чинь англи хэлийг хүүхдэд зуршил болгох гэдэг юм байна. Англи хэл тэг англи хэлээр ярих нь стресстэй зүйл биш. Тэг сандраад авах ч юм уу дотроо ингээ бодоо юу ч хэлвүлээ гэх боддог юм айхтар юм стресс үүсгэсэн зүйл биш. Өдөр болгон ярьж яадаг гэдэг юм зүйл болохын тулд 1 цаг ордог юм байна гэдгийг ингээд тархитай холбож би ингэж ойлгож ирсэн. Тэгээд надад нэг юм одоо яг энийг бодоо баталсан нэг жишээ гэдэг юм л та манад ингээд нэг Питер гэдэг нэг юм хөөрхөн хүүхэд гэдэг юм. Аль Питер нэ? Жижиг Питер. Жижиг долоотой л нэмтэй л. 7 настай байгаа. 7 настай Питер ингээд бид хоёр ингээд сургалтын төв дээр ингээд 1 цаг хичээлд ороод англи хэлний хичээлд орчвол ингээд тарчдаг. Тэгээд нэг өдөр ингээд би Питертэй ингээд бүр ингээд сургуулаас хол дэлгүүрт таарсан байгаа. Тэгэл намайг ингээд харахын завдалгүй нөгөө хүүхд чинь аав ээжтэйгээ монголоор ярьж бол намайг харахангуудлаа шууд ингээд англиар ингээд урсгаал явцсан. Тэнгүүд тэндээс юу ажигласан байх вэ? Энэ хүүхд чинь англи хэлээр ярих гэдэг чинь нөгөө нэг зуршил болсон. Ягаад гэвэл өдөр болгон 1 цаг орсоор англиар ярьдаг юм зуршил суучингуудаа намайг харангуудлаа нөгөө зуршлыг сануулж байгаа хүн энэ чинь. Санаагаад шууд нөгөө стрессгүйгээр шууд ингээд англиар яриад эхэлдэг юм би юу юм ойлгож ирсэн. Тэгэхээр хэрвээ та хүүхдүүдтэй тий англи хэл сурах байгаа бол англи хэлийг стресс биш туршил болгох хэрэгтэй юм байна тий баг багаар өдөр болгон ингээд ярьж явах хэрэгтэй байна гэдгийг тархитай холбож ойлгосон шүү. Тийм ч учраас нөгөө шинэ хүүхдүүдийг элсүүлж авахдаа би бол заавал ээж авна 2 жил тэгэхгүй бол одоо танаа хүүхдийг авахгүй. Заавал 2 жилээр урт хугацаанд өг гэдэг. Гол юм нь яг ингээд суур манад 2 жил явж байгаа гэдэг чинь суур фаундейшн тий амар гоё ингээд бат бих суурьтай болчихж байгаа байхгүй да. Тэгэнгүүтээ 2 жилийн дараа хүүхэд
бидагаад YouTube үзээд, бидагаа кино үзээ, бидагаа TikTok ингээд сонирхож явах явцдаа өөрөө ингээд хэл мэлээ сураад ингээд бүр өөрөө бидагаа цаашаа явчихдаг. Тэр чинь нэгдүгээр тархин өөрөө хэл гэдэг миний зүйл гэдэг юм аа энэ дээр ингээд суулгацсан яваад байна шүү дээ тий. Тийм. Тэгэхээр ялангуяа нөгөө өөрөө би ялангуяа англи хэлийг бүр амар зовж ядарч стресстэй нэг жоохон зүг чиг олсон болоош тэр юм уу. Яавал хэлбэр сурах уу, яавал одоо юу гэмдээ стрессгүй, яавал одоо хурдан сургах уу энэ төр гэдэг юмнуудыг л ингээл ирж хайгаал юм ухаал яваад байгаа. А түүнээс ш тэгэл ийм байдаг, тийм байдаг гэдэг нэг ийм юм яг үндэ ачлахгүй шүү дээ. Тэрний цаатлын дотоод тэр нэг учир шалтгаан, зүү тогтоол, тий шинжлэх ухаан гэдэг юм ингээд задалж тавихгүй л тэрийг боловсруулж ингэж одоо юу гэмдээ нэг жоохон хүүхдээ чинь төрснийхэн дараа тий шууд бор хоол өчтдгүү шүү дээ. Сүгээр өгчин дараа нь тий ингээд нэг хөнгөн каш маш өгөн тэрний дараа махаа хоол өгдөг ш. Яг үнтэй адилхан юм боловсруулах процесс тархин дотроос хэрэгтэй. Тийм ч учраас нөгөө хүүхдээ чинь би урт хугацаараа юм шүү 2 жилээр гэж хэлээд байгаа. 14 хоног эсвэл 1 сар сурчаад ингэ явсан хүүхд. Yes тухайн үедээ тухайн жоох юм аа л өөрийн болгочих жоохгүй. Гэтэл тэр нь давталт байхгүй л тэгэл баяр таа гэх марталт тийм. Тэр чинь амар чухал зүйл аахгүй зуршил гэдэг чинь тийм. Давталт зуршлаасаа гадна нэг зүгээр давталт өөр юу ч таны брэнд үг шүү дээ. Давтал тэгээ юу ч яахгүй гэх. Тийм нөгөө нэг хүн одоо аав ээжүүд чинь ийм хордон юм дэх дуртай. Одоо хүмүүс аав ээжүүд яг хүмүүс ингэ нөгөө 14 хоног юм хөгжин сургууль таны хүүхдийг 1 сарын хугацаанд одоо айлцсан дэдэн хоногтой болгоомж гэдэг юм уу. Нэг ийм юмд хуурдагтаад ингэ хүүхдийг зүгс ямарч боломжгүй. Боломжгүй тийм. Хүний тархины тэр нэг одоо процесс шинэ ямыг тархинд хүлээж аваад тэрийг боловсруулад өөр юм болгоод ингэх хугацаач хамгийн багадаа 6 сар хамгийн багадаа 1 жил. Гэтэл тэрнээс цааш тий бид нар ч одоо яг үндэ фитнест явъя гэдэг ингэж одоо ч гэсэн чадахгүй шүү дээ. Тэгээ амар хэцүү тий. Миний амьдралын нэг зуршил ерөөсөө биш учраас надад тэр амар хэцүү сууж yes хэлж гисэн юм. Тийм тэгэхээр ерөөсөө давталт өөр хэл сурахад өөр юу ч байхгүй үнэндээ. Тий. За битүүр яриа бас тий ярианаас тий одоо үзэгчд сонсогчд манаас зөндөө олон зүйлийг ойлгосон бахаа гэж найдаж байна. Тэгээд урьдчилан хүлээ авч тий үнтэй гоё зөвлөгөө өгсөн, өөрийнхөө туршлагаас хуваалцсан бодон цэцэг захиралтаа баярлалаа. Гайхалтай ярьслага боллоо. Би бараг хичээл заач танай подкастыг хөтлчих шиг боллоо шүү. Би таныг бас танд яриаг зөндөө зүйл байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр дараа чихаа подкастаар уулзцгаая. Баярлалаа.